эрүүл мэндийн даатгалын сан хоосорсонтой холбоотой нөгөө за ирээдүйд авах арга хэмжээг бол ойлгочлоо. А яг одоо энэ он гартал энэ доголдоод байгаа тэр өвчтөе хүмүүсийн асуудлыг яах вэ? Тэр амь нас эрсдүүл энэ асуудлыг хэн хариуцах вэ? Энэ дээр яг тодорхой хариулт авчээ. За хоёрдугаарт гэвэл улсын хурлаас батлагдсан тогтоол хэрэгжих юм уу? Энийг иргэдэх асууж байна. Энэ нь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг 20%, асран хамгаалагчдын тэтгэвэр тэтгэмжийг 8.6% нэмнэ гэсэн. Гэтэл энэ чинь 12 сарын 31-нд яригдах болчиход байна. Энэ дээр ерөөсөө яг тодорхой мэдээлэл өгөөч. Та энд одоо нэмэгдсэн гэдээ яваад байна. Гэтэл эн чинь нэмэхгүй болчихж байгаа юм биш үү гэдэг айдас бол иргэдийн дунд бол маш их байна. За ахмадуудын хувьд ялгаа алга байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээ байж шиг бодлоо. Энэ ерөөсөө яг ямар асуудал байна? Энийг яг ерөнхий сайдаас шууд асуугаач гэсэн ийм даалгавар өгсөн шүү. За баярлалаа. Юуны өмнө баясгалан гишүүдтэй нөгөө ард иргэдтэйгээ уулзаж бүх аймгаа тойрсонд бас баяр хүргэе. Ингэж суусан зэцнээс гэж явж ингэж ажиллаж байгаа сайн байна. Ард иргэдийнхаа асууж байгаа зүйлийг бидэнд хүргэж байгаа талхал илэрхийлье. За энэ бас гинтийн асуулт байна. Тэгвэл би хариулъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 36.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Түүнээс 16.1 мянган бас хүүхэд бий. Нийлээд 53.1 мянган 51 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20% нэмэгдүүлэхээр улсын хурл тогтоол баталсан. Үүний дагуу 1 сарын 1-ээс нэмэгдээ явна. Хэрвээ би андуураагүй бол 327,500 төгрөгийн тэтгэмж авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ нэг 477,500 болж нэмэгдэнэ. За түүнээс гадна нөгөө асаргааны тэтгэмж биш үү те 75,000 орчим асаргааны тэтгэмж авдаг хүмүүс байдаг. Энэ бас 8.6% нэмэгдэнэ. Нийт тэтгэвэр тэтгэмжийг өндөр насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж бүгдээрээ жигд 8.6% нэмэгдэнэ. Минут дууссан байна. За Бакир сайд нэмэлт 1 минут тодруулж. Тийм, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд төрийн халамж шаардлагатай иргэдийн орлого амжиргааг нэмэгдүүлэх хүрээнд нийт 93.3 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Энэ төсөвт багтаан 2026 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр тэтгэмжийг 20%-аар, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 8.6%-аар нэмэгдүүлэхээр гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын салбарын төсөв тусгасан. Тийм учраас эх 3 дахь өдрийн хурлаар шийдэгдээд үндсэндээ 1 сарын 1-ээс саяны 8.6% буюу одоо 20 орчим хувиар бүх асаргааны халамжийн тэтгэвэр шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжүүд яг хууль ёсныхаа дагуу нэмэгдээд явна гэсэн залруулга хэлсэн байна.